том биетэй бүдүүн эрхэвдэж байхан дэр. Хин нэгэн дотроос нь юм авч буй чимээ хар дарсан зүуд. Энэ явдал намайг 12 тайхад тохиолдсон. Манайх 2 анги буюу хаалгаар нь ороход доошоо болон дээшээ гэсэн 2 шаттай 2 давхар байшинтай байсан. Доод давхрын өрөөндөө гараж, бас миний өрөө, угаалгын өрөө, мөн тэгээд нэг зочны өрөөтэй байсан. Бусад 3 угаалгын өрөө дээд давхарт байрлана. Би айлын том, доороо 2 эмэгтэй дүүтэй, ахын хувьд доод давхарт хамгийн том, хамгийн гоё өрөөтэй байдаг байсан. 10 настай байх миний жижиг орыг хамгийн бага дүүд минь нөгөөд оронд нь надад 2 хүний том ор авч өгсөн юм. Өрөө маань том байсан учраас энэ нь нэг төрлийн шинжилэлт болсон гэхүү дээ. Намайг 12 хүрдэг жил манай 2 дүү нэг нь 8, нөгөө нь 5 настай болсон байлаа. Тиймээс ээж авиг явбал 5 настай дүүтэйгээ би ерөөсөө үлддэггүй. Харин богино хугацаанд гэвэл 8 настай дүүтэйгээ л үлддэг байсан. 3 өдөр эсвэл магадгүй тэрнээс ч олон өдрүүдэд надад нэг нойрны асуудал тулгараад байлаа. Шүн түнс ирчээд буцаж унтаж чаддаггүй болсон байв. 12 настай хүүхдийн хувьд нойр гэдэг асуудал биш шүү дээ уг нь. Тэр өдөр сэнс асаалтаа унтаж байлаа. Зуны дунд хамгийн халуун үеуд үргэлжилжсэн тул энэ сэнс бол үнэхээр хамгийн сайн найз гэхүү дээ. Шөнө дунд сэнсний чимээнээс өөр юу ч сонсогдсонгүй. Яг юу намайг сэрээгээд байдаг гэх гайхаад сэрлээ. Орны хажууд байх ширээн дээрээс аяга аваад ус дүүрэхээр гарлаа. Өрөөнийхэн хажууд байх угаалгын өрөөнд орон аяга дүүргэж байтал өрөөнөөс минь ямар нэгэн чимээ гарахыг сонслоо. Би каранта хаагаад чагнатал юу ч сонсогдсонгүй. Зүгээр л сэнсний чимээ гарч байв. Өрөө рүүгээ орох гэтэл нэг л тийм чихүүц хүрээд айгаад байсан болохоор дээд давхрын зочны өрөө рүү гарч буудан дээр унтахаар явлаа. Хэсэг дуг хийчихв. Тэгээд удалгүй дахиад л сэрчлээ. Энэ удаад би хөргөгч онгоолттой хин нэгэн дотроос нь юм авч буй чимээ болон нэг тийм бүгдийсэн цагаан гэрэл харлаа. Хөргөгч буудан хоёрын дунд галтгооны хэсэг байдаг болохоор хэн байгааг нь би ер нь харж чадсангүй. Удалгүй хөргөгчний хаалга хаагдаж тэр хөлийн мөр доод давхар руу давхалж байлаа. Би нойрмог байсан болохоор шууд л буцаад унтаад өгсөн байв. Маргааш нь ээж өрөөг минь хараад замбраагүй, муухан үнэртэй байна, цэгцэлгээд хэлсэн юм. Үнэндээ би юу ч үнэртэхгүй байсан болохоор зүгээр л үлдээ очихсан юм. Би одоо хүртэл үгийг нь сонсчихгүй явдаа л гэж боддог. Тэр өдөр аав агаар жүлэгч хасааж сэнс залгах хэрэггүй болсон байв. Үнэхээр халуун өдөр байсан юм. Оройн бид гэр бүлэрээ кино үзээд дараа нь хэсэг нойр хүртлээ видео тоглоом тоглоод яг унтах гэж байлаа. Хэсэг дуг хийсэн байв. Удаачгүй дахиад сэрчглээ. Яг чухам юу намайг сэрээгээд идгийг мэдэхгүй ч өрөөнд агаар жүлэгчийн үлийг чимээл гарч байв. Гинэт агаар жүлэгч үлээхээ болж өрөө чив чимээгүй болоход би нэг чимээ сонссон юм. Нэг тийм амьсгалчуу чимээ. Гэхдээ тэр миний амьсгалчуу чимээ биш. Би сандарч хийм бол гэд өрөөнийхөө өнцөг булан бүр харахад шүүгэний халах хаалттай байлаа. Тэгэхээр шүүгэл биш. Шүүгэн дотор хинж байх боломжгүй. Гэд жаахан хүүхдийч гэх юм уу, тэнэг хүүхдийн ч гэх юм уу нэгт бодлоор яг манай дүү надаар тоглоод байна гэд тэгээд түүнийг хаана юуж болох юм бол гэж бодож жагаад хамгийн түрүүнд бодолд орж ирсэн газар минь орон дор байсан юм. Яг орон дор энэ муу байна гэд өнгийгөд хартал том биетэй бүдүүн эрхэвдэж байхан дэр. Хэсэг орны бүтээлэг халгалсан байсан ч би унтаж байгааг нь харсан. Би шууд л эргэж хараад аавыг дуудаж хашгираад гүйлээ. Аав ээжийн өрөө онгоход би ороо заагаад уйлсан юм.
Аав очоод маш том биетэй халтар гэмээр бүдүүн эрийг миний оронд ороос гаргасан. Ээж цагдаа дуудаж удалгүй цагдаа ирж тэр залуу одоо шорондолоо гаах. Үүний дараа би ганцаараа унтахаас яагаад хэсгэл ээж автагаа унтдаг болсон байлаа. Бид тэр эрийг хэр удаан бидэнтэй хамт байсныг мэдэхгүй. Хүрэгчэнд хаана ямар зүйлэнд ам гараа хүргэснийг бид бүр мэдэхгүй. Би одоо хүртэл мартдаггүй. Орон доор хүн байна гэдэг жаахан хүүхэд бишээ. Хүн бүрийн хамгийн том хар дарсан зүүд.